юу асууад байл. Өрөөмөндөө. За 3 4 хүн ороод ирсэн 5 6. За яг хөө. Нэг асуудал дээр цэг тавьмаар санагдаад одоо миний утас сүлүүд бүр хангинаад бүр дуул ажил хийлгэхээ байлаа. Тэрнээс гадна ингээд нөгөө notification-ууд одоо мессежүүд над дээр одоо ирж байгаа гэдэг Facebook-орч байдаг юм, Instagram-орч байдаг ч юм ингээд ирж байгаа мессежүүдийн асуултууд нь ер нь бол түгээмэл асуултууд л ирээд байх юм. Гэхдээ энд бол цэг тавихгүй бол явандаа бол намайг ажил хийгүүлэхгүй юм байна. За эхлээд юу гэхээр би бол нэг social дээр тийм актив идэвхтэй байдаг хүн биш. Над бол өөрийн гэсэн ажил их байдаг. Тэгээд хаяа бас нэг зарим хүмүүст нэг мэдээлэл солилцох маягаар эсвэл тус болох юм болов хэрэг болох юм болов гэж бодоод ингээд янз бүрийн мэдээ тавихлаар зарим нь бол янз бүрээр хүлээж авч байна. Гэхдээ дийлэнх нь бас тааламжтай нэг юм юу гэхээр дийлэнх нь айгүй тийм зөв хүлээж аваад айгүй өөдөр хүлээж аваад тэгээ дээрээс нь тэр асуултууд их гардаг юм шиг байна. Тэр Facebook-ийн нэг дутагдал юу гэхээр богино хэмжээний одоо reel байдаг ч юм уу, short байдаг ч юм уу, айгүй богино хэмжээний мэдээллийг сайн түгээхээс биш, дэлгэрэнгүй мэдээллийг бол нэг сайн түгээдэггүй. Тийм болохоор магадгүй өмнөөс болоод ч юм уу би хэлий гэсэн юм ингэж айгүй шахаж 2 3 минутанд шахаад ахлаар хүмүүст айгүй асуултууд үлдээд ахш байна. Ойлгохгүй юмуд байгаад ах шиг байна. Тэр бол тийм болохоор ер нь бол яг хэрвээ бүр ингээд дэлгэрэнгүй яа гэх юм бол цаашдаа иймэрхүү одоо түрүү видео постууд одоо тий янз бүрийн жор байдаг ч юм уу, эрүүл мэндийн зөвлөгөө байдаг ч юм уу. Иймэрхүү асуудлуудыг бол би яг өөрийн нэг YouTube сувг байдаг юм. Одоохондоо яг 1500 хүнтэй. Тийшээ ороод хүмүүс ингээд subscribe хийгээд үзээрэй. Хоолгондоо гэж юу байгаа. YouTube сувг байгаа. Тэгээд бас хүмүүст хүрэх бас нэг яаж хөргөж болох вэ? Instagram хоолндоо гэдэг Instagram. Тэнд 2000 луу 3000 луу хүмүүс бас бүртгэгдсэн байт юм билээ. Яг тэрийг ингээд дэлгэрүүлээд явбал бас надад ч гэсэн сайн л байх. Тус нэмэр болох л байх. Тийм болохоор одоо яг ямар юм нэг ажлыг цэг тавихгүй бол миний утас хангинаад бүр болох юм байла. Тэгээд дээрэс нь за би бас тэгээд асууж байгаа юм айгүй их байна. Гэхдээ нэг байцаа дарсан биш ерөөсөө би одоо байцаа чин шиг одоо юу гэдгийг байцаа дарддаг одоо нэг итгэж ир шиг одоо ерөөсөө над руу маш их асуудал асууж байна. За одоо олон юм уншаад явах. Байцаа дарахад одоо юу чухал вэ гэдгийг яг ерөнхийдөө дэлгэрэнгүй видеог би хоолндоо гээд YouTube суваг дээр одоо миний өөрийн channel байдаг нэг цөөхөн хүнтэй. Гэхдээ яг тэрийг цаашаа хөгжүүлж болно. Тэн дээр байгаа. Тэгэхээр бас одоо ингээ асуулт маягаар ингээ одоо ингээ хэдүүлээ нэг 20 минут ч юм уу 30 минут ч юм уу зүгээр ингээ дэлгэрэнгүй тайлбараад яваад иж болох байх. За байцаа дарах тийм ээ. Байцаа дарах даршилсан байцаа эсвэл sauerkraut хийхэд юу анхаарах ёстой вэ гэж. За ингээ би асуултууд ингээ түүгээд түрүүчээс бичээд суудсан байгаа. Ер нь би ингээд хэлээд байхад яг л асуугаад байх юм. Байцаа ямар байх ёстой вэ гэдэг. За хамгийн чухал нь ямар вэ гэхээр байцаа бол юм цагаан хатуу бүр ингээд нэг нягтрал сайтай байцаа байдаг шүү дээ. Том жижиг нь бол хамаагүй. Тэр нягтрал сайтай гүрэн бүүцэд болсон цагаан өнгийн тийм хатуу байцаа. Тэгээ тэр байцааны гадуураа ногоо юм хальстай бүрхүүл хальстай байсан чинь тэрийг нь бол хийж болохгүй. Тэрийг зөөлн залуу тийм дөнгөж 6 сарын байцаа гэдэг ч юм уу тийм дөнгөж анх гарч ирж байгаа байцаанд бол ерөөсө болдгоо юм байна. Нэгдүгээр надад бол амтан таалагддаг нэг тийм сул дорой тэгээ дээрэс нь тэндээ нөгөө чихрийн агуулмж тийм нүүрс усны агуулмж глюкозын агуулмж нь бага байдаг учраас эсэлтэнд орохтой муу юм байл. За тэгэхээр тийм болохоор хатуу юм цагаан бүр ингээд нэлээд хатуу байцаа байдаг шүү дээ тийм байцаа байвал зүгээр. Тэгээ хүмүүс ингээд комментээр ингээд хараад за би бас ингээд харж л хараад ахад энэ жилийн байцаа өмхий байлаа гэж хэлж байна. Мэдгүй надад бол тийм өмхий байцаа бол таараагүй. Гарч хахад байцаа өмхийрсэн гэсэн асуултууд аяг одоо энэ дээр аяг их байгаад байна. За өмхийрэхэд бол ямар шалтгаан байж болох вэ гэхлээр давсгаа багдуулсан байж магадгүй.
За түрүү миний хэлснээр одоо нөгөө ногоон нялх байцаа бол заримдаа ингээд нэг өмхий чим шиг тийм нэг сонин сульфур амтагдсан тийм амт орох гээд байдаг. Тэгэхээр тийм ногоон залуу байцаа биш тийм хатуу юм нягтрал сайтай байцаанд бол тийм амт орох. Өмхий хэрэг ховор үү. Өмхийрэг шалтгаан бол юу ээж болох вэ гэхээр байцааг ингээд шахна штэ. Дарж яхад ингээд байцаанууд бүгдөө бүх байцаа бол шүүсэн доор байх хэвээр. Шүүсэн доороо байх хэвээр. Тийм ээ. Тэгээ шүүсэн доороо бүрэн байсан тохиолдолд өмхөрөх гэдэг явдал бол бараг боломжгүй. Эсвэл давс багдуулсан байх магадaltaй. Давс багдуулсан байгаад одоо нэг 7 хоног дарах байснаа магадгүй та 10 хоног дарчаа явд. 10 хоногийн дараа ингээд үзэхэд бол тэр нөө жоохон тийм өмхөрсөн маягтай тийм үнэр мөнөр гарах магадлал өндөртэй. Гэхдээ надад бол өмхөрсөн тохиолдол ер нь гарч байгаагүй. Зүгээр логикоор ингээд бодоод үзэхэд бол тэр бол өмхөрсөн нөгөө өөрөөр хэлбэл давсантай уусмал тэр шүүсэн доороо бол сайн дарагдаагүй байсан тохиолдолд бол жоохон өмхөрөх тийм эвгүй үнэр гарах магадлал өндөртэй. Тэрээс гадна би бол яадгүй гэхээр та нар анзаарсан баг. Тэр байцааг хүмүүс аягүй сонин яа дардсан бэ гэсэн юм давстай уусмалн дотор хийх дарддаг юм шиг үлээ зарим хүмүүс. Тэрийг ингээд би манай ээж ингэдэг байсан, манай өвөө одоо бид нар багаасаа ингэж идсэн гэж ярьж байгаа. Миний техник бол ямар байдаг гэхээр няцалдаг. Няцлаад ахлаар тэр бол одоо өөрөлдөл тэр чинь одоо тэр өөрийн гэсэн одоо энэ целлулоз ч гэдэг юм уу өөрийн гэсэн эслэгүүд чинь ингээ байцаа чинь хатуу байлгаж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд задраад хэмхрээд хугараад ахлаа тэндээс одоо юу гарах вэ? Шүүс одоо ялгардаг те. Тэгэхэд бол шүүс амархан ялгарна гэсэн үг. Тэгээд явхад бол тэр байцаан дотор байгаа тэр эслэгүүд нь тэр файберүүд нь тэр одоо глюкоз гэдэг юм уу те тэр чихрүүд нь эргээд тэр эслэг одоо оролцоход эсэлтийн процесс явхад бол илүү хурдан байдаг. Тэгээ илүү сайн болно гэсэн үг. Тийм болохоор би бяцалж байгаа. Бяцлаад тэгээд дараа ер нь ингээд нэг би нэг дөрөв дээр видеон дээр харуулсан нэг дөрвөн байцаа байсан санагдаж байна те. Дөрвөн юм том байцааг шахахад бол нэг 6 7 8 хил болж ирсэн. Тэрийг бол ингээд яг гээд нүдэхэд бол 30-аас 40 минут болдог. Видеонд бол 3 минут дотор айгүй амархан юм шиг харагдаад байж магадгүй. Үнээрдээ чинь 30-аас 40 минут болдог байхгүй. Зарим тохиолдолд цаг болно. Одоо ялангуяа эхний одоо тэр цохол нүүдэлт гэдэг бол айгүй чухал байдаг. Тэр дээр бол ингээд саримстайгаа юутайгаа ингээд сайн ингээд нүдэд өгөхөд бол тэр ингээд илээ шүүс ялгарх ёстой. Тэгээ эхний шүүс ингээд ялгараад эхэлсэн байхад бол айгүй амархан болоо явчихдаг. Тийм болохоор бол байцаа бол айгүй чухал, байцааг дарах нь чухал. Тэгээд өмхөрөх гэдэг нь бол яг байцаатайгаа холбоотой байж магадгүй. Тэрийг одоо урд хөршийн хужаагийн байцаа, хятадын байцаа гэж хэлдэг. За ер нь өдөрт бол тэр хятад байцаа байх уугүй би мэдэхгүй байна. Ер нь голдуу байцаа бол тийм их байцааг тэр их жин дагуулсан байцааг урдаас оруулж ирээд 2000 төгрөгөөр дэлгүүр зарж байхад чинь бөөнтөх нь одоо хэд үдэн те 1708 байдаг юм уу ашиг байдаг ч юм уу ч юм уу би бол тэрэнд итгэхэд хэцүү. Яг өвлийн дундуур одоо нэг сараас эхлээд магадгүй Монгол байцаа дуусаад ирэх юм хадгалах. Гэхдээ цойр мөр бол гадуур хангалттай байгаа болохоор байцаа бол нэг тийм хадгалахад төвөггүй бах уу. Тэгэхээр бол ихэнх нь Монголын байцаа байгаа байх гэж найдаж байгаа. Гэхдээ би худалдаж авахдаа Монгол байцаа гэж авч байгаа л да. Тэгэхээр бас манай Монголын тариаланчид байцаа ургуулж байгаа хүмүүс маань тэр бордохдоо одоо бордохдоо арчлахтаа бас ямар юу хэрэгэлсэн юм бас хэлэхэд айгүй хэцүү. Тийм болохоор бол аль болох чадах ядахаараа бол шинжилгээ сайтай, баталгаа сайтай тийм их хүмүүсээс худалдаж авах нь илүү зөв байхаа. Тийм болохоор байцаа энэ жилийн байцаа өмхий байсан гэдэг нь надад миний хийс дарсан энэ жилээс би чинь одоо энэ жил гэдэг чинь нэг сараас эхэллээ гэж бодсон шүү дээ. Нэг сараас эхлээд ер нь үргэлжил дарж байгаа. Тэгэхэд бол ерөнхийдөө өмхөрсөн тохиолдол байгаагүй. Өмхөрөх шалтгаан дахиад хэлэхэд байцаа нь шүүсэн доороо ороогүй. Тэгээд ил байгаа хэсэг нь ингээ муудаад өмхөрсөн байх магадлал өндөртэй. Тэгвэл тэр нь ингээд өмхийн өмнөр гаргаад идэг. Гэхдээ тэр өмхийн өмнөр доошоогоо тэр шүүс рүү орох уугүй гэдэг бол бас асуудал. За тийм байгаад байгаа. За материалын хувьд бол байцаа бол хатуу цагаан байцаа байх хэрэгтэй шүү те. Тэрийг гадаг байна. Тэгээ энийг цаашаа шеэрлэн үз. Одоо маргааш өнөөдөр чинь 5 дахь өдөр чинь маргааш хагас сайн бүтэн сайн хүмүүс гэр орондоо байх байлгүй. Тэгэхээр бол яг одоо ингээд дарж эхлэхэд бол байцааны сонголтын дээр хатуу цагаан байцаан дээр анхаараарай. Тэгээд гаднах ногоон навчийг бол заавал одоо ерөөс хэрэгжиж болохгүй. Тэр нэгдүгээр бохирдолттой байгаа. Тэгээд тэнд бол нэг олигтой сүртэй амт бол байдаг. Амт гарахгүй гэсэн. За байцааны хувьд бол тийм байна. За тэгээд өмхөрөх гэдгийг бол би хэлсэн те шүүсэн доороо байвал өмхөрөх шүүсэн доороо байцаа бол тэгээд бас нэг шалтгааны хувьд давс багтсан байж магадгүй. Давс багтсан байж магадгүй. Давс хэд байх вэ гэдээ асуугаад байгаа. Би тэгээд тэрийг бол өөрөө би хэлж мэдэхгүй байна. Одоо би дандаа голдуу дандаа амт мэдрэмжээр явда. Би хэлсэн шүү дээ. Шүүсэндээ шүүс ялгараад ингээд 30 40 минут шахсны дараа шүүсээ ингээд халбгаараа ч юм уу ингээд амсаад үзэхэд
нэг жоохон тийм шорвог болцсон шүл байдаг штэ. Дутуу давстай бараг бүлбгэр байх эсгүй нэг сайхан давс амтгц яг давс хужирн таарсан биш жоохон шорвог талтай байх штэ. А тийм байх юм бол тэр давс чинь бол тийм байвал тэр бас нэг өмхөрөх магадлал өндөр багтаа. За тэгээд энэ асуудалд би дахиж эргэж ирэх бах. Яг тэгвэл за тэгээд энэ дараа дахиж ирнэ. За байцаа бол ойлгогдсон тийм ээ. Давс ямар давс гэж. Одоо яа давсны реклам хийх нь хайшин тийм. Ер нь бол далайн давс илүү гоё зохицтой. Миний хувьд бол одоо гимлайн тэр нөгөө ягаан давс гэдэг бол дэндүү үнэтэй асуудалтай ашиг одоо хайр юм. Тэрийг арай өөр юмд хэрэгжилж болно. Эсвэл нөгөө гимлайн өмхий давс гэж байдаг. Тэрийг хэрэглээд хэрэггүй. Тэр нь гимлайн давсаа болж байгаа. Үнэхээр тэр мөнгө цаас асуудалгүй хамаагүй гэж байгаа. Гимлайн давсаа хийвэл илүү минерал ихтэй, илүү эрүүл мэндэд хэрэгтэй тал нь гарч магадгүй. Тийм болохоор ямар давс гэхээр за ямар давс битгий сонгоовэ гэдгийг хэлчихэ. Эхлээд нөгөө за бол манайхаар нөгөө сойл давс гэж ярьдаг шүү дээ. Ингээд давс гэдэг юм чинь бол өөрөө бол сойл давс гэж байдаг тийм цагаан өнгийн. Тэр яатсан гэхэл хэд боловсролд орцсон гэсэн. Эсвэл нөгөө йоджуулсан давс гэдээ байдаг. За йоджуулсан давс йодын дутагдлыг одоо арилгадаг энэ төр гэдэг яриа байдаг. Манай Монгол улс ч гэсэн давсыг йоджуулах гэж айгүй энгийн хувилбарыг одоо йодын эсрэг, йод дутагдлын эсрэг тэмцэхэд нэмэртэй гэдэг одоо хөтөлбөр явуулсан байдаг. За миний хувьд бол энэ дөр бол жоохон арай өөр байр суурьтай байдаг. Йоджуулсан давс хэрэгтэй ч юм уу хэрэггүй. Тэрийг би нэг эрдэмтэн докторуудтай сүртэй мэтгэлзээд авах шаардлага байхгүй. Гэхдээ хамгийн гол нь нэгдүгээр йод гэдэг маань бол өөр тогтворгүй учраас тэр йоджуулсан давс худалдаж авсаад нээснээс хойш бол одоо нэг муут давс, нэг хил давс ч юм бол та нэг айл бол барыг хэдэн сар хэрэглэн шүү дээ. 2 сар, 3 сар, 4 сар хэрэглэх баг. Тэр хугацаанд бол тэнд бол йод бол байхгүй. Дэврээд алга болчихно гэсэн. Тэгээ анхны одоо юу гэдгийг хоолнд халуун хоолнд хийх ч юм уу тэгэхэд бол барыг дэврээд алга болчихдог. Тийм болохоор бол тэнд бол нэгдүгээр йодын агуулганд байгаа хэсэг нь асуудалтай. Йодын одоо хэлбэр нь бол одоо йодид калия, йодат калия гэдэг ч юм уу арай жоохон тогтвортой хэлбэр лөө оруулах гэдэг йодат болгосон байдаг. Тэр нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй үгүй гэдэг дээр бас нэлээд эрдэмтдийн нун маргаан байдаг. Органик йодоор бол органикжсэн одоо йодоор бол тэ мэдээ давсыг йоджуулах гэдэг бол айгүй үнэтэй эдийн засгийн хувьд ашиггүй асуудал. За энэ тэгэхээр нөгөө зарим хүмүүс йод хэрэгтэй юм чигээд йоджуулсан давсаар давслах гэж байгаа бол энэ нэгдүгээр бүтэхгүй асуудал. Нэг хоёрдугаар ямар давс йоджуулсан байдаг голдуу процесс дахин боловсролд орсон гэсэн. Одоо ингээд илс шиг болсон. Хизээч давс ингээд нунтгалцсан байхад агаарын чигийг ингээд өөртөө шингээж аваа давсууд ч ингээд хоорондоо ингээд яадаг. Юу гэдэг лээ бөөгнөрөх гэдэг. Тийм болохоор тэрийг бөөгнөрөхийн тулд яадаг вэ? Зөх хэмжээний одоо боловсролтонд оруулаад за яг хөө декстероз ч гэлөө юу ч гэлээ янз бүрийн юм ингээд бүрхдэг, холддог сураг байсан. Тэгэхээр тэр бол нэг таахал юм бол биш. Тэр бол дахиад дахиж эсгэлтэнд орохдоо бүр айгүй айхтар гашуун болдог. Гашууруулдаг тийм чанар байдаг. Soil dowse гэж байна. Одоо цагаан ингээд нэг элсэн чихэр шиг айгүй гос ингээд нэг бутамтгай одоо тийм давс бол ерөөсөө болохгүй. Тийм ээ. Нэгдүгээр эрүүл мэнд нэг хэрэгтэй юм биш гэж би үздэг. Хоёрдугаар жоохон айгүй гашууруулах гэдэг. Айгүй гашуу. Тэгээ тэрийг тааруулахад айгүй хэцүү. Маш жоохон ихэд айгүй шорог болчих гээд байдаг. Жишээлбэл далайн давс гэдгийг бол одоо жишээлбэл Солонгосоос орж ирсэн далайн давс гэдэг. Тэрийг би хэрлэх дуртай байдаг. Нэрийг би хэлж чадахгүй байна. Брэнд одоо надад байхгүй байна. Тэр давс бол яадаг вэ гэхээр ингээд хийж яхад нөгөө шорог болохоос гадна нөгөө магадгүй заримдаа ингээд жоохон илүү хийчихлээр хоол айхтар гашуун болдог тийм болдоггүй. Тийм давс бол их зүгээр байдаг. За манай Монголын одоо жамс давс байна тийм. Жамс давс би нэг харуулах. За жамс давс ч юм уу эсвэл одоо нэг юм би одоо энэ чинь айгүй олон давс холдсон байх юм аа. Одоо ингээд тэгээ энэ дээр бол миний энд бол жамс давс байгаа, тэгээд далайн давс байгаа. Тэгээд нөгөө шүдэн уулын давс гэдэг үү. Тэр чинь бас жамс давсны төрөл юм шиг байна шүү дээ. Тэгээд тэр давс чинь бол миний бодлоор бол гямлайн уулын давснаас бас нэг ялгаатай биш байх. Ягаад гэвэл тэгээд далайн давсаас бас чанараараа ч гэсэн нэг муу биш байж магадгүй. Ягаад гэвэл манай энэ одоо говь гэдэг ч юм уу манай Монгол орн чинь дээр далаа байсан тийм ээ. Далаа байж байгаа тэгээд ингээ байхгүй болоод ширгээд одоо энэ уул хадна одоо ингээ давсчаад хужиртаад ингээ үлдсэн байх чинь. Тэгэхээр тэр уулын давсууд бол одоо чулуун давс гэж rock salt гэж байдаг. Энэ давсууд бол далайн давсаас миний бодлоор бол
чанараараа бол нэг муу биш баг. Гэхдээ бас юу гэдгийг Монголд байдаг давс болгон бас стандарт нийцдэг хэсэг нь жоохон тийм. Яг л энэ дотор бас өшөө янз бүрийн тэр металлын одоо тэ хэрэгтэй хэрэггүй одоо хүнд металл байдаг ч юм уу. Тиймэрхүү бодисууд тэгээ мишак гэж ярддаг арсеник тэ энэ бас зарим нь бас агуулмж нь өндөр байх юм л эргээд эн чинь бас нөгөө хүний одоо юу гэдэг хавдар ходоодны пол боловсрол системийн хавдарт нөлөөлөх магадлал өндөр байдаг. Гэхдээ яг Монголд одоо стандартчлагдаад борлогдож байгаа тэр одоо дэлгүүрт байдаг тэр бодвол шалгалтаар орсон байдаг байлгүй те. Тэр давсууд бол юу нэг гайгүй байгаа. Би бол жамс давс хэрэглээд идэг зүгээр байдаг. Далаан давс хэрэглэдэг. Гэхдээ хизээч би тэр одоо тэр сойл давс гэдэг юм уу тэр яоджуулсан давс гэдэг ч юм уу тийм одоо тийм эсэн чих шиг тийм цав цагаан тийм давс хэлээч тийм байдаг байхгүй. Тэр давсуудыг би хэрэглэдэг. Тэгэхээр давс бол хэрэггүй. Давс бол ямар үүрэгтэй гэхээр осмосис эффект гэж байдаг те. Хэрвээ ингээд шүүс ингээд аянгад бяцлан юунаас ч ингээд ялгараад ирэхлээр тэр нь давсны уусмал байх юм бол тэр нөгөө байцаанд байгаа байцаан чи өөрөө усны агуулмжтай шүү дээ тий. Тэнд байгаа тэр бусад тэр минералууд тэр чихэр эднийг аюулгүй амархан одоо өөртөө татаж авдаг тэр уусмал нь. Тэгээд өөрөөр хэлбэл тэр юунд байгаа байцаанд байгаа тэр нүүрс ус буюу тэр чихрийг тий татаад авчихлаа тэрийг аюулгүй хурдан эсэлтэнд оруулдаг. Тэгэхээр бол эсэлтэг процесс жоохон хурдан болдог. Нэгдүгээр тэгээд эсэлтэг процесс хурдан явж байна гэдэг чинь тэр орчинд нь өөрөөр хэлбэл бактерийн үржилт, пробиотик бактери, сайн төрлийн бактериудын үржилт нь хурдан явж байна гэсэн. Хурдан явж байна гэж чинь энэ манай дарж байгаа байцаа маань уусмал маань аюулгүй байх магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл зөв тал руугаа гол дээр руугаа хөгжих нь бол магадлал өндөртэй учраас тэр давсны уусмал байдаг. Тэгээд давсны ороод өөрөөр хэлбэл байцаан дотор байгаа шүүсийг гадагш нь ялгаруулахад давс үүрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт амт тийм амт байх ёстой. Тэр нь бол нэг өвөрмөц өөрийн гэсэн айтаахан тийм дан эсгэлэн гашуун мэдэх бол тиймэрхүү. Тэгэхээр жоохон давслаг одоо гашуун одоо эсгэлэн имийг идэхэд бол илүү хүн тааламжтай байдаг. За тэгээд нөгөөх нь юу давсны гол үүрэг бас нөгөө үүрэг нь юу байдаг вэ гэхээр хадгалах хугацааг уртсахдаг. Давстай өөрөөр хадгалах хугацааг уртсахад нөлөөлдөг. За нэг иймэрхүү үндсэн одоо нэг тэгээд иймэрхүү гурван юу байгаа. Тэгээд дөрөв дэх нь бас юу байж болох вэ? Тэнд байгаа байцаанд байгаа янз бүрийн минералууд байна шүү дээ. Өөр тэр минерал болгон зарим төрлийн витаминуудын одоо бидний организм шингэхийн тулд тэр шүүсэн дотор хадгалах тэгээд өөр хадгалах одоо удаан хадгалагдах тэр боломжийг одоо тэр давс бүрдүүлдэг гэсэн. Давс бол одоо тааруулаад донжтой гэх юм бол бас тийм хэрүүл мэндэд муу хэд биш. Ер нь баг хэрэгтэй л идэх байх гэж би боддог. За эмчнэр тэгээд бас намайг яг л үедээ энэ хүн ч одоо давсны хэрэглээг багсах гэж хахад давс сайн гэж хэлээд байж. За энэ бол дараагийн өөр асуудалтай. За хоолоо жоохон дөнгөж ярьж эхлэхэд айгу хоолоо сууж эхэллээ. За давс нь тийм байх ёстой. Тэгэл ер нь болоо шүү дээ. Энэ хоёрын байцаа давс хоёр зүв байхтал болж байгаа. За төгсөөч юу асууж ийлаа. За өмхөрөөд ийн гэсэн үнэр ороод ийн гэдэг тэгсэн. Тэгээд за би чи битсэн юу гэж асууж байна. Нэг асуудал төвчсөн байсан юм аа. За нэг би түрүү хэлсэн давсны хэмжээ гэдэг нь яг шорвогдуу амттай байх. Шорвогдуу шүлшиг амттай, шүүсч амттай байх. Яг дарж явах явцлууд тэнд үгүй эсч амжихгүй шүү дээ. Зүгээр ингээд шүүсээ амсгал нэг жоохон шорвогдуу шүлшиг амттай байх. Яг нэг ойролцоогоор нэг хилд 20 г. уу те. Окей. Тэгэл ойлгоч. Тэгээ өөртөө оролдоод үзье. Тэгээд за тэгээд хүмүүс тэгжсэн. За одоо тэгээд луун хийвэж болдоггүй юм уу гэсэн байсан. За зарим хүмүүс болохоор манай ээж алимтай хийгдэг. Алим хийх нь чухал шүү гэж хэл. Энэ бол хүний дурын асуудал. Би бол ямар бас яг гол нөгөө сонгодог жороор нь хийсэн байгаа. Тэ сонгодог жороор нь. Гэхдээ миний сонгодог жороор юу нэмсэн бэ? Байцаа юу нэмсэн ба? Сармис нэмсэн. Яагаад сармис нэмсэн гэхээр амт. Энэ тэгэл хүний амт тэгээ хүн өвөл ялангуяа сармис чинь тэ хүний биеийн эсрэг үүслийг нэмдэг. За тэгээд хүний мэдрэлийн системийг тайвширхад сармистай хоолмол одоо сайн аж ахуй шүн унтахад сайн байдаг ч юм. Хүмүүс одоо юу нэ нойрмор дутуухад сармисны хандтай тусал хэл гэдэг шүү дээ. Би тэгдэг л дээ. Гэхдээ ямар ч байсан сармис нэгдүгээр энэ хүнсийг эрүүл мэнд хэрэгтэй болох одоо тэр шал өөр төвшөнд аваачиж байгаа. Тэгээд амт бол үнэхээр гоё. Өвөл ялангуяа
Одоо энэ ч одоо би янз бүрийн хоолтой холж идэхэд бол тэр саримсны амт бол аюу гоё цогцдог. За тэгэхээр саримс би хийдгээ. За тэгэхээр хүмүүс одоо юу гэдэг луун хийж болохгүй юм уу? Болно шүү дээ. Өөрийн шин дураа. Би зүгээр хийдэггүй. Тэгээ би бас нэг хийдэггүй шалтгаан нь юу гэхээр жишээ манай хүүхэд нэг луун идэх дурггүй нэг хүүхэдтэй маа би. Тэгэхээр луун харахаар ингээд хоол идэхгүй байгаад байдаг. Тийм болохоор бас нэг тэрнээсээ болоод ч юм луун би нэг хийдэггүй. Яг хийж үзэж болно. Тэгээд жишээ нь манай ээжүүд бол бас дарддаг. Ээжүүд дарахтаа бол юу хийждэг? Анс хийцэн байдаг. Аюу гоё болдог. Гэхдээ би бол тэгтэлгүй ингээд анс хийхлээ. Анс хийхлээр бас нэг юм нөгөө байцааны өнгө бас жоохон дарсан өнгө нь жоохон тийм ягаан туяа орчих гээд байдаг. Тэгэхээр бол тэр үний дур штэ байц. Зүгээр юу хийгээд хэрэггүй гэх юм бол одоо юу гэдэг юм те брокколи ч гэдэг ч юм уу өөр одоо юу гэдэг гэдэг. Жишээлбэл заримдаа хүмүүс одоо чинжүү минжүү хийх үү гэж болно шүү дээ. Тэгвэл кимчи болчих шүү дээ. Халуун чинжүү хийчүүл яадаг юм. Тэгвэл кимчи болчих шүү дээ. Кимчиг чи ер нь зарчим үед бол ойролцоо. Гэхдээ тэн дээр бол яг нэг өөр ферментлэгдсэн одоо нөгөө ямар паст гэдэг үлээ нэг тийм паст болдог. Тэгээд дээрэс нь халуун чинжүү ордог болохоор болохгүй юм бол байхгүй. Кимчи дарсан байцаа хоёр бол эрүүл мэндэд одоо хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийнхаа тий ялангуяа пробиотиктэй бүтээгдэхүүнтэй тоогоор бол топ тэргүүлж явдаг. Гэхдээ кимчиг бас болгоомжтой хийж явах бол бас нэг жоохон асуудал гардаг болтой юм байлээ. Тэрийг би дараа энэ бас тусгай бий. Одоо бидэд байцааны тухай хэлж. За тэгээ байцаа дард ансиг хийж болно, луун хийж болно. За тэр өөрийн дураа. Тэр байтугай юу хүртэл хийх байдаг. Каравай гэдэг чинь зиран гэж байдаг те. Зиран төрлөө каравай, кумины төрлийн юм нэг юм монголч нь юу гэдэг лээ. Зиран гэдэг баха. Тэрийг одоо бас ингэ хийж амтлагч маягаар хийж бол германууд хийцэн байдаг заримдаа. Заримдаа хийхгүй. Тэр бол хүний дур. Энэ бол өөрөөр хэлбэл тэд нар бол юу гэдгийг шингэх чадварыг нэмээд амтын одоо илүү сайхан болгоно гэхээс биш ямарваа нэг юм бол муутгах юм бол байхгүй. Зүгээр үгдгийн брокколи байдаг ч юм уу өөр юу вэ мөөг зөөгтэй холид бол хэрэггүй байх тийм мөөг бол болохгүй яг ч дороож учраас болохгүй. Мөөг хийгээд хэрэггүй байх. Төмс хийгээд хэрэггүй байх. За тэгээ бусад одоо дарж болдог чихрийн агуулмжтай юу чинь. За дун ногоо могоотой. За тэр бол хүний өөрийн дурын асуудал. Би бол байцааны тухай ярьж. За ийм л байна. За тэгээд байцааны материалаа ярьсан, давсыг талаа тайлбарсан. За дарж явах явцад хөлдөөж ямар савн дарах вэ гэж хэлж байгаа. Ямар савн дарах вэ гэхээр бол би дөрөв хэлсэн байсан. Яадаг ч байсан никл сав. Эсвэл никл биш бүр тэр байтугай хөнгөн цагаан сав ч юм уу. Төмөр савнд бол ерөөсөө хийж болохгүй. Энэ бол болдог. Айгу муухай эвгүй амт ордог. Тэгээд тэр чинь энэ эсэл одоо жишээлбэл ямар нэг төмөр савыг цэвэрлэхэд юугаар цэвэрлэдэг юм мэдэх үү? Лимоны хүчил юм уу ямар нэг уугсуусаар цэвэрлэдэг шүү дээ. Өнгө алдсан одоо савыг тийм үү? Өнгө алдсан савыг уугсуусаар цэвэрлэдэг, эсгэлэн аюугаар цэвэрлэдэг. Уугсуус давстай уусандаар ингээд цэвэрлэхлээр ингээд өнгө ороод гялалцдаг шүү дээ. Мөнгөч гэсэн тийм. Тэгэхээр өөрөөр яаж юм гэхээр уралд орж ийна гэсэн үг. Тийм багууз. Тэгэхээр эн чинь эндээс чи юу ялгардаг вэ гэхээр хүчлэлэг болно шүү дээ. Айгүй эсгэлэн болно. Энэ гарч байгаа лактик acid гэдэг сүний хүчлэг гэх үү? Монголоор одоо юу? Lactic acid гэж байгаа. Тэр хүчлийг өөрөөр хэлбэл сүний хүчлийн бактери энэ чихрийг идээд лактик acid болгож хуургаж байгаа. Өөрөөр эсгэлэн болгож хуургаж байгаа. Тэр эсгэлэн чинь бол тэр төмөртөө уралд орно гэсэн. Тэгэхээр энэ бол болохгүй. Төмөр савнд ерөөсөө болохгүй. Никл сав гэсэн мөн ялгаагүй. Бас болохгүй шүү заяа. Тэгэхээр юунд хийх вэ гэхээр тийм би түрүү хэлжсэн юм шавар айргны манай монголчууд хэрэглэдэг шавар юм шаазан ваар байдаг шүү дээ. Тэр нь дарж үзүүлсэн. Би бас өөрөө юунд хийдэг вэ гэхээр би давид ирсэн. Жишээл одоо энэ атомын зардын дан Оросын нэг юм сиян юм сав байдаг. Хамгийн сиян сав харахтаа дотороо маш цэвэрхэн ямарваа нэгэн палн сиян бол эмтэрсэн хинхэрсэн ерөөсөө байж болохгүй шүү. За юу. Тэгвэл бас дахиад нөгөө дөрөв чи хэлснээр эргүүлээд нөгөө төмрийн юутай уралд ороод энэ чинь бас болохгүй тал руугаа иргэнэ гэсэн. Эрдэнэ ороод ирсэн юм сайн уу. За хөө. Тэгэхээр ийм сав, ийм сиян сав байж болно. Палантай сав гэж хэлдэг байна. Манай палантай. Социализмын үед бид нар яагаад ч сиян сав гэж их ярих хэрэгтэй бас. Манай ээж бол биднийг баг байхад ийм хаанаас чи боошиг олоод ирсэн. Боошигын дотроо дарчдаг байсан. Боошигын дотор дараа. Гэхдээ энэ бол манай ээж бол арай өөр технологи. Бүрээдүүд бол яадаг вэ гэхээр энэ дарчаад хөлдөөдөг гэж яриад байгаа. За хөлдөөж болно.
Гэхдээ би энийг яагаад бактериологийн зэвсэг гэж яриад байгаа гэхээр хөлдөөх юм бол тэр бактериологийн зэвсэг биш болчихно. Зүгээр витаминууд ч байдаг юм уу тэр гоё амт эднэр үлдэх боловч бактериуд нь өвчнэ гэсэн. Тийм болохоор би хөлдөөхд бол их дуртай биш. Манай ээж бол яа миний мэдхээр луу муу ингээл сармас ингээд баах юмтай холиод байцаагаа дарчаад тэгээ балкон дээр гаргаад ирсэн. Дээр үед чинь болох агаарч цэвэрхэн байж, утаа хиншүүж баг байж тэгээ аюу гоё ингээд хөлдөө тэрнээсээ ингээд хусаж аваад бид нар ингээд хоолндоо хийддэг байсан. Тэгэхээр тэр бол яг нэг тарлын байж болох амт нь сайн хөлдөөж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр муудахгүй гэсэн үг. Хадгалах хугацаа нь арай илүү уртна. Гэхдээ нөгөө бактери үржих одоо ингээд бактери үржих явц нь бол зогсчихно. Зарим бактери бол нүгчнэ гэсэн. Тийм болохоор бол хөлдөөгд бол хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь нэг айл одоо жишээ би жилд бол одоо нэг ийм савн дотор бол манайх чинь дөрүүлээ. За тавуулаа тэгээд ээж аав янз бүрийн найз майзнуудаа ингээд аялж өгсөөр байтал. Нэг ийм саваар бол нэг 4-5 удаа дарддаг юм да. Тэгэхээр бол нэг тийм одоо юу нэ хадгалах хугацаа санаа зовдгоо. Тэгэхээр бол би 4-5 гэдэг чинь одоо 1 сараас одоо 10 сараас эхлээд дараад ихэд 9 сараас дараад эхлэхэд дараагийн 5 сар хүртэл гэдэг чинь хэдэн сар 6 сарын хугацаа. 7 сарын хугацаанд бол 4-5 чинь нэг байцаа бол нэг сар хагасаас илүү 2 сараас илүү манад уддаггүй гэсэн. Тийм болохоор бол нэг хадгалах зорилгоор хөлдөх гэдэг бол жоохон тийм хайр юм л гэж ойлгож байна. Амт нь бол хэвээрээ байна. Гэхдээ хөгжлөн зогсож шүү дээ. Энэ байцаа чинь бол хөгждөг байхгүй өөр болдог. Жишээлбэл би энэ бол миний одоо өнгөний харагдаж байна уу? Энэ бол миний түрүүчийн тэр видео хийхэд дарсан байцаа. Одоо энэ чинь 7 хоног болчихвоо. За 10 хоног болцсон гэсэн үг шүү дээ. Биш 14 хоног бараг хагас сар болцсон гэсэн үг те. Тэгсэн ч гэсэн тэр анхны тэр цагаан өнгөнөө бол ингээд жоохон тийм шаргал ногоон тийм одоо бэж туяа орцсон байгаа үз. Тэ. Тэгэхэд энэ байцаа бол за энэ бол бүр ингээд гүн жоохон ингээд нэлээд гүн өнгөтэй болсон. Бараа өнгөтэй болсон байх. Одоо энэ хоёр ялгагдах нь уу юу? Ялгагдаж байна те. Ийм. Өөрөөр хэлбэл энэ хоёрын чанар бол шал ондоо. Тэгээ энэ бол одоо залуу дарс гэж ойлгож. Дарс бол залуу. Энэ бол хөгшин дарс. Энэ бол залуу бяцлаг гэж ойлгож. Энэ бол хөгшин бяцлаг. Эрүүл мэндэд хэрэгтэй одоо тэр бактериологийн тэр зэвсгийн цэнгээр бол энэ хамаагүй илүү гэсэн. Амт нь ч гэсэн айгүй эсгэлэн нэлээд эсгэлэн болцсон. Ингээ шүүс мүс ингээд харагдаж байна тийм. Шүүс нэлээд илүү ялгарсан байгаа. Тэг ялгараад идэв шүүс нь. Тэгээ шүүсийг ингээд очир Германд бол энэ шүүсийг зарддаг штэ. Айгүй үнэтэй зарддаг юм ингээд юуны захмах дээр Вайнахтны захмах дээр ч вэ нүү заримдаа ингээд зарим дэлгүүр эсвэл зарим био бүтээгдэхүүний зах дээр ингээд ороход ингээд ингээд зарж идэг жижиг стакан. Одоо тэр бол янзын гоё. Энийх бол нэг их гараагүй тэгтээ. Энд бол одоо жишээл жоохон давслаг эсгэлэн байгаа бол энд бол баг давслаг чанар нь баг алга болцсон. Мэддэхгүй нөгөө эсгэлэн чанар нь илүү даваад байна гэсэн. Тэгэхээр одоо энэ хоёрын одоо бактериологийн одоо сайн бактерийн цэнэг нь бол одоо энэ хамаагүй илүү гэсэн. За энэ бол магадгүй нэг сэрээд нэг ийм нэг халбаг гэдэг юм ба тийм. Нэг иймд бол нэг магадгүй 4-5 мянган 5 тэрбум пробиотик байгаа бол энд бол аль хэдийн 10 болцсон 10 тэрбум байгаа гэх. Энэ бол бактериас илүү жоо. Энэ яагаад гэвэл энэ одоо баг 2 сар 3 сар болж байгаа. Энэ чинь манай хүү дарсан. Манай хүү дарсан гэдэг чинь багшиг ирэхээс өмнө 9 сар дарсан гэсэн үг. Одоо ч хэдий вүлээ. Энэ 3 сар болсон гэсэн үг. Энэ 3 сар болсон. Одоо энэ ингээд сүүлийнх нь одоо ингээд хамгийн сүүлийн шил одоо ингээд дуусчих. Энэ болохоор мэд өнгө сая зарсан. Тэгэхээр энэ хоёрын ялгаа юу вэ нөхөөр пробиотикийн хэмжээгээр энэ дотор байгаа пробиотик. Хэрвээ бид энийг чи ингээд хөлдөөчих юм бол энэ бол ийм өнгөөр 3 сарын дараа яг л ийм өнгөтэй бай. Өөрөөр хэлбэл ийм болохгүй гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл энэ хөгжихгүй гэсэн үг. Одоо дарсан бол ингээд удаан дарсан илүү сайхан болоод ингээд амт нь тодроод бярдаад тэ жоохон алкогол нь жоохон нэмэгдээд тэрнээс гадна өнгө нь ингээд гүн болдог штэ. Гүн болоод тэгээд тэнд дотор танин тэ тэрнийх амт нь ингээд хүчтэй болоод тэгээд тэрнээс гаднаас ингээд амтууд нь цэцгэлж гарч ирдэг. Энэ мөн тэрнтэй адилхан. Бяцлаг ч гэсэн мөн адилхан. Одоо жишээл 2 сар дарсан бяцлаг 6 сар дарсан бяцлаг 1 сар дарсан бяцлаг хоёр шаал ондоо. Тэгэхээр хондоо төвшний үнэлгээний хувьд ч гэсэн одоо би зарах юм бол одоо энээсээ бол энэ бол бараг 2 дахин 3 дахин илүү үнэтэй байх хэрэгтэй байна. Энэ.
Яг л бол одоо пробиотикийн агуулмжаараа энэс өөр 2 дахин 3 дахин ялгаатай байна гэсэн үг. Тэгээд ойлгоч. Тийм болохоор бол хөлдөөж болно. Гэхдээ хөлдөөсөн тохиолдолд бол амт чинь яг ингээд зогсчихно. Цаашаа хөгжихгүй. Тэгэхдээ нөгөө пробиотикууд нь ихэнх нь байхгүй чадарч алга болчихно. Тэгээд зарим одоо төсвөртэй пробиотик байлаа гэж бодоход тэрний үйлчлэгээ зогсно. Өөрөөр нь идэхгүй болно гэсэн үг байна. Одоо ингээд тэр ингээд пари болж штэ энэ пробиотик. Хаста тийм энэ ч нэг чихэр идэл, эндээс нэг чихэр авч идэл, ингэж хийвэл пробиотикууд ч хоорондоо уулзаал, найзлал, танилцаал, явуулдаал те. Одоо ч нэг пробиотик хазахад бол тэгэл тэр чинь бол нэг пробиотик бол маш хурдан үрдэг. Нэг цагийн дотор бол өстой хэдэн сая болно шүү дээ. Хоёр бактери орлоо гэж боддог. Тийм болохоор энэ процесс зогсдогод эндүү хайрын болно гэсэн. За тэгээд дарж явах юм. Тэгээд бас нэг пробиотикийн тоог жишээлбэл энд одоо энэ байцаанд бол пробиотик ямар төрлийн пробиотикээр яагаад энийг би бактериологийн зэвсэг, сайн бактериологийн зэвсэг гэж байгаа шүү. Би тэгээ магадгүй бактериологийн зэвсэг гэхээр Facebook ч юм уу YouTube дээр би энэ видеого тавьсан байгаа шүү. Хоолндоо гэдэг YouTube. Тэрийг үзээрэй. Одоо яг хийх процесс арай жоохон дэлгэрэнгүй тавьсан байгаа. Тэгээ тэнд сайн бактериологийн зэвсэг дээр айгуул YouTube дээр ч юм уу Facebook дээр намайг бан хийгээд ингээд хасчих болоо гэж бодсон чи харин хасаагүй. Одоогийн байдлаар ингээд би ч 2 байна 3 пэйж тэгээ цаашаа шеэрлээд ингээд яг ойролцоогоор 3 сая хүн үзсэн байгаа юм байна. Монголын хийж хүн энэ 3 сая хүн яаж үздэг вэ? Тийм олон монгол хэл ойлгодог хүн байдаг юм байна. Бараг 3 сая хүн үзсэн байлаа. За миний пэйж дээр чинь сая 500 нөгөө пэйж дээр чинь бараг нэг сая хавцаа. Тэгээ гадуур шеэрлээ мэлээд ингэж өөр юм дээр бас ингээд явхад нийтдээ бол дахин давталттай энтер гэдэг нь ингээд анализ хийгээд бараг 3 сая хүн үзсэн байсан. 3 сая гараа явж санагдаж. Айгуу сайн шеэр хийсэн байсан. 17-8 мянган шеэр хийсэн байсан санагдаж. Тэгэхээр энэ бол айгуу хүн төрсөн байна. Тэгэхээр энэ яагаад ингэж том яриа явчих вэ те? Тэгэхээр энд бол одоо хичнээн төрлийн одоо би нэг бактериологийн зэвсэг гэж хэлээд байгаа нь юу вэ? Сайн бактери урд нь сайн гэж үг тавьсан шүү. Бактериологийн зэвсэг. Яагаад сайн бактериолог гэхээр энд бол сайн бактериуд байгаа. Сайн бактерийг юу гэдэг нь пробиотик гэж ярьдаг. Одоо манай энийг хүн болгоно мэдж байгаа шүү дээ. Яагаад пробиотик гэж ярьдаг? Пробиотик. Про гэж чинь төлөө гэсэн үг одоо тийм. Pro life. Одоо юу гэдэг чинь тийм утгатай. Энэ амьдралыг дэмждэг, амьдралд үнэхээр хэрэгтэй, хүний эрүүл мэндэд дэмждэг, хүний дархлааг дэмждэг. Тэр байтугай хүний дархлаа, хүний настрын тэр байтугай одоо хүний нөхөн үржих одоо юу нөлөөлдөг, хүний сэтгэн бодох чадвар, хүний одоо сэтгэлийн хөдөлгөөнийг зөв тал руу ингэж яах чадвар. Тэр байтугай заримдаа энэ гормоны үйлчлэгээтэй зарим нь болохоор тийм одоо тэр бактериуд тэр гормон ялгаруулах тархитай харьцах энэ төр гэдэг ч юм айгүй чухал үүрэг үүсдэг. Тийм учраас сайн бактериолог гэж байгаа. Тэгээд яагаад энэ топ бүтээгдэхүүн юм бэ гэхээр яалтчгүй пробиотикийн тоогоороо бол номер 1-т явдаг. Номер 1-т явдаг шүү. Оо гэж манай батарей дуусчих юм байна. За ялцахгүй бол тийм байдаг. Ягаад гэвэл эн чинь нэгдүгээр тоогоор айгүй их. Нэг одоо юм юугаар л ихтэй нэг энэ дотор л одоо ойролцоогоор 2 сар болсон 3 сарсан байцаанд бол одоо энэ 10 тэрбум байхгүй. 10 тэрбум ширхэг амтан байна гэсэн. Бактери амтан байна гэсэн. Тэгээ одоо хүн одоо би энэ ч баг бүх хоолтойгоо холж иддэг л дээ ерөөсөө өндөгнөөс ахуулаа, өглөөний өндөгнөөс ахуулаа, баг зүгээр дангаарч гэсэн хийддэг. Тэгээд дээрэс нь бол энэ тийм их тоогоор болоо. Чанарын хувьд бас аяг болоо. Одоо пробиотикийн төрөл одоо хүний организмд бол ойролцоогоор 1000 төрлийн пробиотик байна гэж байгаа. Одоо сайн тарлын бактериуд. Ихэнх тэрийг одоо бактериудыг бид энэ хорвоодоор мэдлэхээс өмнө ихийнхэн одоо хэвлийд байхдаа ихэнхийг авдаг. Одоо ялангуяа төрж явахдаа ялангуяа ихийн одоо магаас ингээд энэ хорвоодоор мэдлэх явцад ингээд тэр төрөх процесс бол ихэнх одоо пробиотикийг бол ихэнх манаас авдаг гэж. Тийм ээ? Өвлж авдаг. Тэгээд дараад нь ихийн ургийг одоо хөгж байгаа шүү дээ, тийм ээ? Амсч амлуулж яхад бол тэн дээр бол баг пробиотикийнхаа хэрэгтэй баг 30% авдаг гэж.
Тэгээд дараад нь хөгжих одоо ихийнхэн сүүг хөгжих явцад ихийн өхний толгойн ойр хавьяас арьснаас бас дахиад нэг хэсгийг авдаг. Тэгээд бусдыг тэгээд агаар мандлаас ингээд аваад ингээд явдаг. Тэр бол бидний амьдралд бол 3 нас хүртэл ингээд янз бүрийн бактери пробиотиктэй холцсоор байгаад тэгээд ер нь 3 нас хүрээ 4 насаас хойш бол тэр бактериуд чинь бидний нэг хэсэг болдгоо гэсэн. Тэгээд эднийгээ бид нар хайрлаж үржүүлэхэд нь одоо үржигт нь амьдрал тайван амьдрахт нь сайхан цадгалан байхт нь бид нар одоо өөрийнхөө хоол хүнсээр зохицуулдаг. А зүгээр энэ байцаанд бол зүгээр яг одоо тогтоогдсон нь бол 28 төрлийн пробиотикын штаммууд байна. За зүгээр яг бяцлаг хийдэг болохоор би энэ микробиологийн тал дээр бол би аюу жоохон багсаг мэдлэгтэй л дээ. Тэгэхээр энд яг бяцлаг хийдэг оролцдог одоо Lactobacillus brevis гэж байна. Lactobacillus plantarum гэж байна. Тэрнээс гадна Leuconostoc гэж байдаг. Leuconostoc гэж одоо төрлийн бактери. Энэ бас бяцлаг байдаг. Энэ бол ялангуяа Францын тэр одоо Camembert бяцлаг хийхэд бас оролцдог айгүй хэрэгтэй бактериуд нэг. Pediococcus төрлийн бактери. Гэх мэтлэнгээр 28 төрлийн бактери бол байдаг. Тэгэхэд бол та бүгд одоо жишээл түр би харуулчих гэсэн айгүй сүүлдээ асуудал болох би хайш нь хэлээ. Одоо жишээл бид нар дэлгүүрээс одоо эмчнэр яадаг энэ чинь дархлаад ялга антибиотикийн эмчилгээ хийж яхад ч юм уу эсвэл одоо ингээд дархлаа мархлаа унж байгаа үед хүмүүс пробиотик идгээд идүү гэж аптекаас ингээд бичиж энэ энэ бол пробиотик биш л дээ. Гэхдээ нэг иймэрхүү юмуд бид нар худалдаж авдаг шүү дээ. Тэ? Зарим нь бол капсулаар ч юм уу тэ. Тэн дотор бол ингээд хараа одоо хамгийн гайгуунууд нь 25 тэрбум гэж байгаа. Нэг ийм юм дотор. Тэ? Одоо чи нэг ийм дотор 25 тэрбум гэж байгаа. За 30 тэрбум гэж байсан 50 тэрбумтай гэж би харсан. Гэтэ би тэрний өмшдөг. Яагаад тийм байдгийм бэ гэхээр энэ бол бас жоохон мэдвэштэй асуудал. Тэгэхээр тэр бол хуурай одоо тэхэндээ. Тэр бол үнэхээр ходоод руу ороод ходоодны хүчлийг даваад 12 нуглаа гэдс рүү ороод цөсийн одоо цөс чинь одоо нейтрал шүү дээ алкалин цөсийн тэр хүчлэг юу гэж ингээд яхад цөсний нөлөөнд ороод зарим пробиотикууд бол жишээлбэл одоо юу гэдэг вэ алкалины чинь шүлтлэг нөхцөлд бас зарим тэсдэг. Зарим хүчлэг ихэнх бактериуд бол хүчлэг одоо эсгэлэн нөхцөлд бол даахад бол яг тусгай параметр байдаг. Тэр хүртэл амьд байж чаддаг. Тэд нар үнэхээр яг тийм бактериуд мөн үү биш үү? Тэд нар чинь амьд биш. Хуурай одоо инкубатор ингээд яатсан байгаа шүү дээ. Унтмал одоо байдал байж байгаа шүү дээ. Тэрийг залгаад байхад бид нар тэр бактериуд бол ихэнх нь чад хийгээд баг тэр цаашаа орох уугүй гэдэг бол за миний хувьд шүү. За тэгээ ер нь яг миний хувьд яагаад гэвэл би яагаад өөрөө тийм үзэл бодолтой болчих гэхлээр юм уншдаг учраас, юм сонирхдаг учраас, тэгээ жоохон хэмжээний судалгаа хийдэг учраас уншсан, үзсэн ном нийтлэл хэвлүүдээр ингээ хараад байхад бол тэр пробиотик бол ерөнхийдөө жоохон тийм пробиотик бол ихэнх нь асуудалтай. Одоо 50 тэрбумыг залглаа гэхэд тэндээс нэг хоёр орж ивэл сайн байхгүй. Тэр чинь оронгуудаа үржээд явж. Одоо ихэнх нь бол тэр ходоодны вирусн дотор бол чадрах алга болох магадлал өндөртэй. Гэхдээ яг эмчнэр бол хэлдэг л да. За үлэн барихтаа үлэн ялаа өглөө босоод үлэндээ уу гэж. Тэр бол бас нэг бодлын зөв. Яг гэвэл өглөө босоход бидний ходоодны хүчлэг хамгийн бага дараа байдаг учраас тэр хоорондох бол амжид цаашаа орж магадгүй гэж байна. Гэвч одоо энэ юун дотор чинь эсгэлэн байцаан дотор бол эн чинь өөрөө эсгэлэн орчинд байгаа. Бактериуд нь амьд байгаа. Жинхэнэ одоо жимд ингээд бөөн бактериуд орсон гэсэн. Хичээллээ л өстой хоорондоо бааредал ажиллаа хийгээд гүүгээл өстой жинхэнэ одоо маш идэвхтэй колон тий одоо улс гүрэн энэ дотор байж байгаа байхгүй. Эдгээр орчин зур ураа гэж орно. Ходоодны тэгээ эдгээр чи өөрөө ийм хүчлэлэг эсгэлэн орчинд байгаа учраас эндээ төсвөртэй байна гэсэн үг шүү дээ. Амьд байна гэсэн. Тэгээ ходоодны одоо энэний хүчлэлэг нь түрүү би энэ юугаар хэмжсэн юм аа. Би ч одоо энэ манай юунд харахтаа одоо бяцлаг хийдэг бидэнд одоо нөгөө pH эсгэлэн хэмждэг одоо pH метр гэж байдаг тестогийн. Тэрүүгээр хэмжихэд одоо энэ нь бол одоо энэ 3 сар болцсон пробиотик энэ байцаа бол нэг 3.8 байсан. 3.8. Одоо усны pH-ийн хэмжээ одоо тэр чинь юу штэ. Ер нь pH гэдэг бол эсгэлэн хэмжих одоо нэгжилтэй. Өөрөөр нөгөө ус төрөгчийн молекулын концентрац нь одоо хэд вэ гэдгийг хэлж байгаа тодорхой. За энэ бол яг нь химийн талын тодорхойлдог нэгж байдаг pH гэж байдаг. Тэр бол одоо усны яг бол 7 гэдэг чинь нейтрал тий. Нейтрал 7-оос доош бол эсгэлэн хүчлэг болоод. Жишээл бяцлаг хийж явах процесс бол бид нар
сүү болоо 6-6-тай ирээ тэгээ явсаар байгаад чинь 5-4 болоод ирэхэд бяцлаг ерөнхийдөө амжилттай явлаа гэсэн үг. Тэгэхээр эсгэлэн болоо. Тэгээ явцын дунд би эсгэлэн болоод буцаад pH нөсдөг чинь тийм байдаг. Бидний ходоодны шүүсний эслэг бол 3.5-аас 2 хүрц гэж ярьдаг. Юу нь бол 2. Тэгэхээр энэнийх бол 3.5, 3.8 байна гэсэн шүү дээ. Гэхдээ 3.5 хүрэх магадaltaй. Энэс ч эсгэлэн болдог байхгүй. Энэ бол одоохоно гайг байгаа. Энэ магадгүй 3.2, 3.5 руу ордог байж магадгүй. Өөрөөр ходоодны шүүс 3.5 юм бол өглөө нь тийм ээ өлөн дээр идэж яхаа 3.5 юм бол эн чинь ороод яах ч гэсэн байна. Яг тэр бүрэн бүрэлдэхүүнээрээ 10-20 нуглаа гэцрээ ороод тэгээд тэндээсээ цөсөөр одоо алкалайн болоод тэгээд цаашаага биеийн шингэх процесс нүүлүү ороод нарийн гиз тэгээд шулуун гиз дээр ороод тэнцэнэ очоод нутагтаа ирдгээ гэсэн. Тэндээ очоод амьдрнаа гэсэн. Үржинэ гэсэн. Тэгэхээр бол яг ийм амьд пробиотик гэдэг бол хамаагүй үр дүнтэй. Тэрээс биш одоо янз бүрийн нунтаг одоо өгцөн тэ хадгалагдсан одоо ичээндээ байгаа лабораторид байгаа ийм пробиотикууд бол ихэнх нь бол чадардаг бахал. Тийм болохоор энэ бол үнэхээр яаж ч удсан. Хүнийх бол 2-2-оос 3.5 байдаг санагдаж. За үнэхээр ингээс хүчтэй айгүй уураг ихтэй хоол идэхэд бол одоо аашхлоор шүү дээ. Хлорын хүчтэй шүү дээ. Тэр одоо ходоодноос ялгараад 3.5-аас бараг 2 хүртэл одоо доошлдог байж эсгэлэн болж магадгүй. Тэгжи тэр одоо тэр юуны чинь ингэж ходоод чинь ажиллаж ялзруулж задлж байгаа шүү дээ. А тэгэхээр энэ байцаа ингээд өөрөө 3.2 5 юм хараад ирэхэд бол нэг зовлонгүй цаашаа шууд явах байх. Тэгээ тийм болохоор энэ бол шингэх чадвартай одоо өөрөөр коэффициент поликепд одоо гэж ярьдаг шүү дээ. Техникийн хэлээр кепд ч үү дээ. За тэгээд ойлгочих. Өөрөөр өгөөж нь илүү хурдан бай. Өгөөж нь илүү сайн байна гэсэн үг. Тэгэхээр бол энийг идэхэд бол ямар ч асуудалгүй. Яг л тэр тоогоор л орно гэсэн. Ороод бид нэр хэрэгтэй үз. А гэхдээ бид бол пробиотик бид нар иддэггүй, шингээдэггүй ямар нэгэн метаболизмын процесстэй бидний хоол боловсруулах үйл ажиллагаа алинж оролцдог. А гэхдээ тэд нар чи явсаар байгаад одоо бидний нарийн гидсний зарим нь нарийн гидстэй дийлэнх нь бол шулуун гидсэн дээр ижиж бүгдөө тэндээ одоо амьдарч үрждэг. Тэндээсээ бидний яадаг вэ? Бидний дархлааг удирддаг, бидний настреныг удирддаг, бидний одоо дааврын одоо тийм балансуудыг бүгдийг ингэ зохицуулж өгдөг. Серотонин гэдэг гормон бид нар мэддэг тийм ээ. Ямар гормон бэлээ? Окситоцин гэж юу илээ? Бүгд мэдж байгаа шүү дээ. Энэ гормоны үйлдвэрлэл тоо одоо эднэрийн баланс тэгээ тархинд нөлөөлөхд бол аюу чухал байдаг. Тэр байтугай зарим одоо төрлийн одоо энэ явахтай юу иддэг вэ гэхээр эн чинь бидэнд орж байгаа хүнс орж байгаа эслэгийг те эслэг гэх ярьдаг одоо файбер одоо бид ногоо идэх ямар нэг хүнс идэх чинь тэр чинь эслэг бид нэр ороод ходоодоор тэгээ нарийн шулуун гэдсээр яваад чинь биеийн шингэх ёстой шүү дээ. А гэхэд эслэгийг бид нэр шингээдэг байхгүй. Бид нар бол өөх тос тийм ээ тос уураг чихэр энэ глюкоз энэ гурвыг л бид нэр ашиглаж одоо хүнсэндээ ашигладаг эсвэл тэрийг одоо энергийн зарцуулалт юм уу эсвэл одоо дахин нөхөн сэргээх үржих өсөх дэвжих тэгээд организм одоо зөв одоо функцүүд бүгд зөв ажиллахад хэрэгэлдэг бол пробиотикууд бол бидний идэж байгаа бидний бодисын солилцоонд оролцдог тэр эслэг файбер гэж ярьдаг те тэрийг одоо ногоонд байдаг тэр файберуудыг усан дуусгууд инулин ч гэдэг ч юм уу пектин ч гэдэг ч юм уу одоо тэгээд целлулоз гэдэг ч юм энэ бидний бүгдийг идэж тэжээж одоо өөрсдөө үржиж тэгээд тэрнээсээ гардаг бас дахиад эсгэлэн байна. Ялангуяа нөгөө одоо гэж жоохон нурших чинь те SF short chain fatty acid гэдэг чинь богино гинжит одоо тосон хүчил гэж тэрний хамгийн богино хүчлүүдийг үйлдвэрлэдэг одоо ялгаруулдаг. Тэр нь болохоор бидний одоо процесс бол одоо биеийн одоо ялангуяа дархлаа тэгээ гормон тэгээ бидний дааврууд тэгээд одоо түрүү би хэллээ шүү дээ окситоцин гэдэг ч юм уу серотонин гэдэг энэ дааврын үйл ажиллагаанд бол нөлөөлдөг зарим нь үйлдвэрлэдэг гэж ярьж байгаа. Даавар гаргадаг гэж. Тэгээд бид нар одоо нарийн шулуун гэсний өнгөр дотор зарим нь амьдардаг. Өнгөрийн цаана болохоор чинь бидний яг эпителиал одоо нэг эсийн одоо зузаантай ийм ерөөсөө юу байгаа байхгүй үе байгаа. Тэрний цаана одоо бидний дархлааны системийн дархлааны одоо тэр T cell, B cell юу гэдэг нь dendritic cell гэж ярьдаг нөгөө дархлааны эсүүд байж идэг. Наадталт нь болохоор пробиотикууд өөрсдөө байж идэг. Зарим нь өнгөр дотор. Бид нар яадаг вэ гэхээр ялгах нь шүү дээ.
За чи цусрын систем рүү орж чи орохгүй. Тэрнээс гадна өөрсдийнхөө дараа ялгаруулж байгаа янз бүрийн бодисын тэр мессежүүдээрээ тэр дархлаа системтэй харьцдаг гэсэн. Тэгж одоо бидний дархлааны эсийн ерөнхийдөө бараг 70% гаруй хувь нь тэр юунд байдаг гэж байгаа шүү дээ. Шулуун гидс. Шулуун гидс нарийн гидсийн зарим хэсэгт байдаг. Тэгээд бид нар тэр чинь тэднэртэй яаж харьцдаг юм бэ гэхэлэр энэ пробиотикуудын хэлээр харьцдаг гэсэн. Тэр хэл нь юу юм бэ гэхэлэр дамжуулдаг мессеж нь тэр одоо долгионч байдаг ч юм уу юу ч байдаг. Тэр нь болох юу байдаг юм бэ гэхэлэр метаболит гэж ярьдаг. Одоо short chain fatty acid гэдэг. Biterate нөгөөдөл нь юу гэдэг вэ? Biterate гэж юунаас propionate гэдэг. Одоо янз бүрийн тийм одоо богино гинжит тосон хүчил гэж ярьж байгаа маа. Тэднэрээ дамжуулж одоо харьцдаг байх нь шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тарих бидний идэж байгаа хоолоос ямар мессеж авдаг вэ гэхээр шулуун гидсний хавцаа тэнд байдаг одоо оршиж байгаа 38 40 одоо их 80 тэр бактериудаас дамжуулж тэдний хотоодны шулуун гидсний цаанаас ингэж хоорондоо харьцдаг байх нь шүү тарих. Тэгээд тэндээс одоо би өнөөдөр ямар байх нь вэ? Миний ажиллагаа, миний логик сэтгэлгээ, миний сэтгэл санааны төвшин, байдал, миний дархлаа, эсрэгүүц юу нь яаж бүх өдөрдөгдөх үү гэдгийг бол бүгд пробиотик. Тэгэхээр пробиотикийн ач тусыг энэ бол ярих гоогүй маа. Тэгэхээр иймэрхүү юм байдаг. Тийм болохоор байцаа хийхэд бол энэ дарсан байцаа гэдэг нь үнэхээр ач тус бол хэлж байна шүү. За бас нэг анхаарах зүйл байгаа. Хөгж түрүү нэг энэ асуулт харагдсан санагдаж шүү. Харагдаж илаа. Юу байсан гэхээр хөгжрөөд байна гэж. Хөгжрөөд байна гэдэг бол мөн ялгаагүй түрүү хэлсэн шиг хэрвээ таны дарсан тэр байцаа чинь шүүсэн дорол байхгүй юм бол хөгжрөх магадaltaй. Хөгж гэдэг нь хаана үүсдэг нөгөө ил гарсан байцаанууд дээр тэрнээс гадна одоо ингээд дарж явах явц зарим байцаануудын хан дээр ингээд нөгөө цамны чи ханууд дээр ингээд байцаа өсрээд ингээд наалтцсан. Тэн дээр хөгж тогтдог. Агаар байна, тийм ээ? Чихэр байна. Чиг байна. Тэгэхээр энд бол хөгжийн одоо хамгийн үржих хамгийн сайхан орчин гэсэн. Тэгэхээр ийм юм байгаа дээр бол тийм тохиолдол хөгж тогтсон. За хөгжүүлэхдээ аюултай гэж хоёр янз байгаа. За ерөнхийдөө дийлэнх хөгжүүд эхлээд нэг юм цагаан дуу одоо пенициллин шиг те пенициллин маягийн одоо хөгжүүд гарч ирнэ. За тэгэн гутаа одоо пенициллин дотор Roquefort, Camembert гэдэг чим хоёр янзын хөгжүүд цагаан жоохон тийм цагаан хөвсгөр хөрж гарч ирнэ. Заримдаа болохоор Roquefort-ын төрлийн хөх ногоон хөгжүүд гарч ирнэ. Энэ бол нэг аюултай биш. Жохон өрмөц амттай. Тэгэнгүүт тэр байцаануудаа бүгдийг дараад нь ингээд яахта хаяад үлдсэн тэр шүүсэн дороогаа байцаа чинь тэрний амтанд бол нөлөөнд орохгүй гэсэн. Тийм хөгжөрхөн амт нөлөөнд орохгүй гэсэн. Тийм болохоор бол байцаагаа бол дарж явахдаа бол шүүсэн доор байх нь анзаарж явах хэрэгтэй. Тэгээд шаардлагатайг бол бас нөгөө тэр ил гарсан байцаануудаа буцаад тэр шүүс рүү ингэж хийж ингээд шүүсээрээ ханаа ингэж угааж ивэл зүг. Ингээд одоо ингэж одоо угаахч арчиж ивэл зүгээр. Тэгсэн тохиолдолд бол их боломжтой болдгоо, их сайн болдог. Тэгэхээр тэр хөгж үүсэх магадлал өндөр маш багасдаг. Гэхдээ нэг зөвөн хөгжүүд байдгийг. Одоо жишээлбэл тэр нэрүүдийг би сайн мэдэхгүй юм. Одоо бид нар бяцлаг хийж явах заримдаа гарч ирдэг те. Бүр юм балиар. Одоо жишээ сааралтай хөгжүүд бас гайгүй шүү жоохон. Хөнгөн гэгээн саарал хөгжүүд тэр ингээд заримдаа ялгаддаг. Энэ Roquefort юм уу? Эсвэл одоо яг юу юм? Одоо ялгаддаг байхгүй. Тэгэхээр бүр юм тасгар хөгжүүд айгүй муухай. Тэр хөгжүүд маш аюултай. Тэгэх юм бол тэр юу хайсан дээр улаан бүр час улаан хөгж байна. Улаан шардуу хөгж байна. Тэр байтгаа бүр юм гэрэлтдэг хөгжүүд бий. Одоо ингээд шүн гэрэл унтрахад ингээд неон шиг те псевдомоноос гэж ярьдаг. Псевдомон бэлтгэн дээр бас заримдаа гарч ирэх гэдэг тийм хөгжүүд байдаг. Тэр бол усны бохирдолтоос хамааралтай орчны бохироос айгүйх гарч ирдэг тийм хөгжүүд байдаг. За листерия гарч ирэх нь маш бага ягаад гэвэл эд чинь өндөр байцаагаа олж өндөр гэдэг газар тавих юм бол тэр листерия гэдэг хөгж гарч ирэх магадлал өндөртэй. Листерия бол одоо хүн нэг 50-аас метрээс доор бол оршдог. Тэрнээс дээш гарч ирдэг. Тийм болохоор байцаагаа бас нэг анхаарах нь юу гэхээр нэгдүгээр шүүсэн доороо байх хэвээр жоох өндөрдүү газар байвал газар хэрэггүй шүү. Өндөрдүү газар байх юм бол тэр муу талын хөгжүүд орох нь бас магадлал өндөртэй. Муу тал гэдэг нь ариун мэнд аюултай. Тийм улаан шар өнгийн одоо неоны одоо нэг бүр шар ногоон өнгөд тийм хөгж ч юм уу эсвэл тасгаар хөгжүүд байх юм бол ер нь бол эрсдэлтэй болно хэрэггүй хайж. Тэг байцаа хайж. Удаад яагаад гэдэг хаяг дахиад хийхгүй да. Та алдаа гэдээ автахгүй бол. Тийм байна. Тэгээ аюулгүй байдалд бол энэ тэр бол үнэхээр дэндүү үнэтэй сайхан бүтээл. Тийм учраас би хэлж ирсэн. Байцаа бид нар 2000 төгрөгөөр авч байгаа. Тийм ээ? 2500 төгрөгөөр авч байгаа. Тэрнийхээ үнийг 20 дахин хэсэгчих юм бол тэр чинь бараг 100,000 төгрөг болж байгаа шүү. 50,000, 60,000, 70,000 төгрөг болж байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар пробиотикийг те иймэрхүү пробиотикуудыг бид нар хэдээр худалдаж авдаг лээ. Тэ? Зүгээр нэг
нэг юм сарын хэрэгцээлэх чинь бараг нэг 60 мянган төгрөг байгаа шүү дээ. Энд эдийн засгийн хувьд ч гэсэн хэрэг жоохон ба. Тэгээд дээрэс нь үнэхээр үйлчлдэг ч юм уу, үгүй ч юм уу, айгүй хэрэгэлцээтэй асуудал байхгүй. Тагчдоо тийм болохоор бол жоохон ухаантай бай, жоохон сэргэлэн бай, сониуч бай. Тэгээд айгүй олон хүн үзэж энийг хийх гэж оролдож намайг асуултаар бөмбөгдөж байгаа нь бол үнэхээр сайн байна. Их талархаж байна. Тэгээд цаашдаа нэг иймэрхүү юмуд хийх нь зөв юм уу даа л гэж бодлоо бас. Яг би бас багсаа жоох юм одоо мэддэг ч юм байхгүй, мэдэхгүй ч юм байхгүй гэх шиг энэ талаар бол судалгаа хийдэг. Ялангуяа биохим, микробиологч гэдэг ч юм уу. Тэгээд хүнсний эрүүл мэндтэй холбоотой юмдаа тэгтээ миний ажил юм чи судалгаа хийдэг. Гэхдээ миний ажил бол энэ сошиал дээр одоо идэвхтэй байх, сошиал дээр одоо ингээд лайк ингээд хүмүүс цуглуулах гэдэг нь миний ажил биш. Энэ бол айгүй амаргүй ажил. Тэ хариуцлага ажил. Би бол өөр ажилтай. Хүнс бяцлаг одоо дээрээс нь олон нийтийн хоол моол гэдэг ч юм уу тийм ажил хийдэг. Тэгэхээр бол энэ удаадаа яг ингээд нэлээд дэлгэрэнгүй саабхан тайлбарлаа. Бараг 3 сая хүн үзсэн байдаг бол айгүй том хариуцлага. Би зүгээр айсан. Одоо миний утас хангинаад ингээд ирдэг мессежүүд. Тэгээд дээрээс нь ингээд айгүй олон мессежүүд ирээ. Зарим нь ирэхгүй болохоор одоо бие тооломолоо хинбэ гэх мэт тиймэрхүү тоонууд ч байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ байцаа их бол би айгүй юм сурлаа. Айгүй бас хүмүүсийн хэрэгцээ ямар байгаа юм эрүүл мэндэд үнэхээр анхаардаг байна гэдэг нь бас их нэлээд сайн ойлгомжтой болоо. Энэ бол айгүй баярлалаа шүү дээ зүйл. Одоо ингээ харах юм бол та бүгд одоо энэ байцааг идээд ингээд хөвших юм бол заавал өвөл идэх юм. Заавал энэ утаатай хин шүүтэй тэр хүүтэн ханиад хомоо ихтүүд идэх гэдгээс ер нь бол өдөр болгон хоолндоо идээ сурчих юм бол ер нь бол ханиад бол цаашаа да. Энэ жижиг сайжаа ханиад бол цаашаа. Тэгээд дээрэс нь чинь тэр их пробиотикийг бид нэр өөртөө ингэж ашигтай жинхэнэ ашигтай зөв хэлбэрээр нь хүлээж авах чинь энэ шиг сайхан байна. За тиймэрхүү юм байна да. За энийг дуустал үзсэнд маш их баярлалаа. Тэгээ яг цаашдаа тэр одоо YouTube сууг хоолндоо гэдэг YouTube сууг. Тэн дээр одоо Facebook дээр бол 2-3 минутын имиглийг дэмждэг short reel нэг өөрийгөө selfie дэх, mail-feed янз бүрийн фильтр мэлтертэй зураг авах, тэгж өөрийгөө дэлгэрүүлэх, тэгээд үнэн худлаа юм нөөрөөр ингэж байгаа юм ярьдаг. Тиймэрхүү юм Facebook дэмжиж байгаа. Яг ингээд контент одоо шууд би сая бол тайдтай хэдэн минут ярьсан юм болоо. Бараг цаг болж байгаа те. Бараг 30 минут. Энд би бол хангалттай мэдээ хөргөж чадаагүй. Өшөө ярмаар л байна, хэлмээр л байна. Тэгэхээр энийг бол иймэрхүү юмыг одоо видеонуудыг даанч Facebook одоо бусад одоо YouTube ч гэсэн нэг дэмжиж идэхгүй хаа. Одоо түгээх тал дээр бол. Тэгээ магадгүй серверийг ачаалдаг учраас одоохондоо тэгжиж магадгүй. Тийм болохоор болж гол чадхаар жижиг богино рeel шортууд хийхлээр нөгөө мэдээллүүд нь хангалттай очихгүй. Тэгээ хүмүүс дунд бас заримдаа дутуу ойлголтууд төрөдөг юм байна. Тэгэхээр намайг одоо ингээд асуултууд нь бүгдөө чи хариулсан байх гэд найдаа. Тийм болохоор нэг их битгий одоо нэг мессеж бичээр хэрвээ тийм байгууд энэ видеог дахин хэрэглээд үзчих. Тэгээ хэрвээ зарим хүмүүс найз нар чинь хариулт авч чадаагүй энэ одоо лайвыг цайлсан шеэр хийхгүй юу? Шеэр хийх юм бол олон хүний одоо тий асуултанд хариулагдана. Тэгээд энэ эсгэлэн байцааг зөв аргаар, маш сайн зөв аргаар тэгээд аюулгүй байдалд анхаарад тий тэгээд амттай их айтайгаа хийж чадах юм бол энэ шиг супер хүнс одоогийнхтой Монголд бол нэг байхгүй дээ. Байхгүй шүү. Нэрээ шиг үнэ хэлж. Тэгэн чи ногоо те бид монголчууд бид ногоог баг яддаг арт юм явж байгаа. Ногоо их сайн идэх хэрэгтэй. Ялангуяа пробиотикийн балансыг дэмжихэд тулд одоо бид пребиотик гэж юм мэдчих хэвээр. Одоо те энэ пробиотикийн хүнс тэжээлийн тэр нь бол голтой ихэнх дийлэнх нь ногоонд байдаг. Зүгээр яхаа судалгаа байдаг юм байл л да. Хамгийн урт настай варга өвддөггүй тэр нөгөө Перугийн Мачу Пучу гэж арт хүн байдаг баха. Өвдөхтэй их бага дархлаа маш сайтай арт хүн байдаг. Тэд нар бол ингээд интернетээр тоолсон чинь ургамлын гаралтай нэг 7 хоногт 30 төрлийн бүтээгдэхүүн иддэг байна гэж. За Европын орнууд одоо тэ ногоо их иддэг газрын бол нэг ойролцоогоор 15 гэж байдаг юм билээ. Тэгэхээр монголчууд бид нар 7 хоногт хэдэн төрлийн ногоо иддэг вэ? Тэ. Тэгэхээр бол бид нар байгаа ногоогоо чанаржуулаад үнэлгээг нь баг тийм их өндөр чанарын өндөр түвшинд авч идэх одоо нэг арга гэдэг бол маш хямдхан. Тэгээд энд бол байгаль оролцож байгаа. Энэ чинь байцаанд байгаа тэр лактобасил пробиотикоос гадна энэ чинь нагаар дээр байгаа пробиотикууд орж ирж энэ дээр энэ байцаанд байгаа энэ чихрийг идэж ингэж баясч эсгэлэн болгож байгаа шүү дээ. Тэгээд өөртөө үрж нөхцөлөө бүрдүүлж байгаа. Энд байгаль оролцож байгаа таны зүтгэл орон жоохон төвчээр орон тэгээд анхааралтай анхаарах ёстой зөв юмуд орно.
Тэгэл тийм байгаа да. Тэгэхээр энэ бол аягүй сайн. Нэг энд юу нөө? Тийм. Хятадууд гэдэг гэжсэн. Хятадууд их гоё идэх дуртай гэдэг. Тийм энийг бас нэг саяны хажуугаас харагч монголчууд бид нэг нэмээд хажуугаар нь гужирд одоо миний батарей ихтэй дууслаа. Минут 2 минут л үлдчих шиг. Моосаа хятадын хоол гэн өмхийн хужаагийн хоол гэн ийм болчих за тэгж яриха болж. Нэгдүгээр бусдад юм мэдээл авахт битгий саад бол сүүлдээ намайг юу гэлээ юм хужаа байхаа гэлөө юу гэлөө тиймэрхүү юмуудыг бол болчихоо ичих хэрэгтэй тий. Тэгээ тийм комментуудыг би голдуу хинхийн баан хийсэн, хайд хийсэн. Тийм одоо юмын үн цэнийг ойлгодог улсуудад ингээд цаг үрээд байж байгаа юм. Тэгээ зүгээр орчихлоор бас тэр хүний ч гэсэн аврыг да. Зүрхнээ хаагчих үед бас ингээд нөгөө төтөж хүмүүс удаага орж ирээд өмөрөө нэг хоорондоо хэрэлдээд байгаа. Тэгэхээр нөгөө мэдээлэл авах ёстой юм маань шал хоёрын хооронд нэг улс төр үндэстний хоорондын нэг юм гачин тийм нэг үнцэрхэг тийм сонин юм лөө орчих гээд. Тэгэхээр тийм бол байж болохгүй шүү нөхдүүд. Тийм болохоор тийм юм хөө тэдний би голдуу баан хийжсэн. Сая би харин хятадууд гоё иддэг, гоё хийж иддэг гэдэг нь би хятадууд тэгэхээр бас нэг юм солиотой нөхөр орж ирж байгаа юм багс үгүй юм байна. За ингээд дуусгая да. Тэгээд цаашдаа бас нэг иймэрхүү хэрэгтэй хүн амьтанд хэрэг болоод ингээ олон хүн үзээд ингээ шеэрлээд ах юм бол ингээ хүнд хэрэгтэй мэдээлэл өгж явахад хүмүүс ойлгодог юм байна. Тэгэхээр энэ бол миний хувьд бол айгүй тийм та бүгдийн айгүй үнэлсэн. Би өөрийгөө ч бас одоо юу гэдэг нь бас гайгүй юм байна гэж бас ойлголоо. Би одоо тэр миний YouTube хоолндоо KHOOLON латинаар бичсэн тэр YouTube шоугд бүр яачих юм бол тэнд бид миний зүгээр хуучин хоолндоогийн видеонууд ч байдгийг. Тэгээд тэн дээр бас ингэ жиг сажиг видеонд ингэ зэгцлээд тэрийг хөгжүүлэх юм бол тэр бас зүгээр юм байна. Тэн дээр бол дандаа дэлгэрэнгүй 10, 15, 20 минутын видеонуудыг бол тавьж иж болох юм байна. Тэгээд Instagram гэж байгаа бас хоолндоо гэдэг Instagram байгаа. Тийшээ орохгүй. Тэнд орж хаяа би жоохон селфи идэж гэхдээ хэрэгтэй мэдээлэл тэнд бас хүрдэг юм байлээ. За их баярлалаа. Маш сайн байна. Тэгээд энэ бас хүмүүс нэлээд үзлээ шүү. Тэгээд шеэр хийгээрэй. Шеэр хийчихвэл хүмүүст хүрэх юм шиг байлаа шүү. Хэрэгтэй хүнд магадгүй зарим хүнд бол амь насын ч гэсэн аварч мэдхээр тий. Тийм мэдээллүүд шүү дээ. Мэдээлэл шүү дээ энэ бол. Мухардсан хүмүүс бас мухарддсан билээ. Юу идэх вэ? Яах вэ гэж айгүйх мухарддаг. Зөв мэдээд байгаа мэдхгүй тийм ялгахгүй хүмүүс их байдаг. Тэгэхээр энийг бол идэж яхад бол одоо энийг бол юутай холж идэх вэ? Бүх юмтай холж идэж байна. Би бол өглөө өгвөл бүр шууд орж ирэл 2-3 халбагчдаг. Энэ бол нэгдүгээр эрүүл мэд. Нэрээ хэлээд тахад сүүлийн 2-3 жил би өвдөг юм байна шүү. Түү. Нэг жоохон ханаа төрдөг. Тэгээ ханаа төрсөн ч гэсэн тэгсгийгээл нэг ганц 2 хоног нус хойж байгаа зүгээр болчдөг. Иргэн тойрон хүмүүс өгч оож явах юм бэлээ. Ханаа төрөөл сүүд болол баахан аптекээс алхах. Тэгээд надад тийм байдаг. Магадгүй бас зүү хооллын мэнд анхаардаг даа гэж магадгүй. Тэгээд бас энэс эн чинь бас хамгийн гол нь пробиотик хүнийг бас залуужуулах үйлчлэг гэдэг гэж байгаа шүү дээ. Залуужуулах гэдэг нь явахтай хүний эсүүдийг одоо идэвхтэй болдог. Болгодог. Тэгээд бас гадна пробиотикийн бас нэг юу байдаг вэ гэхээр дархлааны одоо тэр эсүүдийг 75%-ийг агуулд тээж идэг тэр шулуун гэдсний тэр өнгөрийн цаана байдаг оршиж байгаа тэр бактериудыг одоо энергийн төвшөнд нь тэтгдэг гэсэн. Бас тийм үйлчлэг. Яг санаж байгаа дээр хэлж. Тэгэхээр одоо пробиотикууд зөв пробиотикуудын элбэг байх юм бол шулуун гэдсний үйл ажиллагаа залуу хүнийх шиг байна гэсэн үг байна. Шулуун гэдс чинь залуу үйл ажиллагаа хийж ивэл одоо тий байж ах юм бол дархлаа чинь сайн байна. Дархлаа сайн байж нөхөн сэргээл сайн байна гэсэн. Тэгээ энэ ингээд бүх юм холбоотой тий. Тийм болохоор бас бодох юм их байгаад байдаг. Айгүй өргөн сэдв. Энэний талаар бас дараа бас сонирхолтой юм яриад ярих юм байна. Тэгээ одоохондоо би нэг сайн бэлтгэв. Би бол одоо зүгээр энэ байцаа гэдэг дээр яг зөв хажуугаар нэлийн хожирлцлаа. Энэ шүүс биш энэ бол түрүү хин асуу юу угаад байгаа юм бэ? Энэ зүгээр хаж гүргэмтэй ус. Сафронтой ус гэсэн. Тасгаж яа. За баяртай сайхан амраарай. Маргааш хагас сайдэр бүтэн сайдэр гэр орондоо нэг дарах гад үзээрэй. Хийх гээд үзээрэй. Зүгээр тийм бас нэг хэлчихье. Хоолтой холж идэхдээ бити халуун хоолтой хоол. Хүмүүс ингээд шөлөндөө хийгэж ид. Би бас тэгж иддэг л байсан да. Шөл болно л доо. Аюу гоё амттай болно. Гоё эсгэлэн. Зүгээр ингээд лавшаа ингээд байж байгаа. Тэнгууд дээрээс нь
нэг хоёр албыг хийчихээд лавшаа чинь шаал ондоо амттай бол аюу гоё амттай болдог. Тэгэхээр тэр багтлаа тэгсэн тохиолдолд лавшаа чинь их халуун байх юм бол дөнгөж ингээд бодсон одоо сайн болсон лавшаа аягалах нь аюу халуун байгаа шүү дээ. 60 70 градустай. Тэр дотор хийчих юм бол энд нөгөө пробиотик ч өгч. Гэхдээ амт бол хэвээр байгаа шүү дээ. Амт бол гоё болно. Нөгөө пробиотик гэдэг нь байхгүй болж байна. Тийм болохоор лавшаатай хольж идэ гэж байгаа бол хажуудаа тавиад хоолоо идчих байхдаа хоолны хажуугаар хазад идэж болно. Эсвэл хоол идэхийнхээ өмнө идчих болно. Хотоодноос нөгөө эсгэлэн хотоодны хүчин их ялгараагүй байгаа үед. Тэгвэл илүү зүгээр. Тэгээд одоо хуушуур, загас, стейк талхан дээр тавьж идэхтэй цөцгий дээр хамт ингээд үнэхээр гоё шүү. Үнэхээр гоё. Үнэхээр гайхалтай. Энд одоо би манай эхнэр болохоор яадаг вэ гэхээр өвөл нөгөө түүгээд худалдаж авсан үхрийн нүд нэрстэйгээ хойлоод бас ингээд идэг. Салахгүй. Манай баг болоос бүр салахгүй. Нэг хийгээдээс хөөхт байсан шүү дээ, жоох хөөхт. Тэр чинь энэ тэгээд жимстэй хойлоод өгсөн байгаа бүр салах. Үнэхээр гоё болдог. За одоо дуусгая. Батарейс дууслаа. Би ч ядарч байна. Та бүгд ч гэсэн зарим нь төгжрээнд байгаа бах. Зарим нь маргаашхан ажил төлж байгаа, амралтын ажил төлж байгаа бах. Тийм болохоор амжилт хүсье. Аль болох олон хүн шеэрлжүүлэх зүгээр шүү. Тэр олон хүнд намайг дагах тийм юмны төлөө биш. Зүгээр л шеэрлж юм та бүгд олон би бол нэлээд хэрэгтэй олон юм ярьсан байх гэж бодож байна. Энийг яг нэлээд үзчих юм бол бас жоохон ойлголттой болчих واخ. За баярлалаа. Сайн хамарцгаараа.